Эр цэргийн албыг хааж эх орныхоо халдашгүй дархан байдалд санаа тавих учиртай цэргүүд маань хариалагдсан цэргийн ангийнхан дарга нарын албан шахалтаар хэн нэгний халдашгүй дархан баян цатгалан амьдрахад санаа тавьсаар удаж байна. Хуулиндаа хүртэл цэргүүдийг ангийн байрлалаас гадна хөдөлмөр эрхэлж болно гэж зөвлөжсөн байдаг нь цэргийг албатан хөдөлмөр эрхлүүлэхэд ямар ч хууль зөрчихгүй асуудал болгож өөрсдөд ашигтайгаар эргүүлсэн хууль тогтоомж болгож чадсан юм а. Тэгвэл эрх баригч ардсан намын зүгээс барилгын салбар болоод төмөр зам тавихад цэргүүдийг сургаж тэднийг аль хаах хугацаанд нь хөдөлмөр эрхлүүлэх гэдэг саллиг гаргаж байна. Дэвсгэр төвчний хөгжлийн санд 10,000 цэргийн хувьсах зардлыг суулгаад тэрийг төмөр замын төслүүдэд ажиллаа хийгээл буцаага авчих юм. Тэгэхээр орлого зарлага аль алин дээр нь нэмэгдэж байгаа учраас энэ бол нөлөөлөхгүй гэсэн үг. Төсвийн алдагдал нөлөөлөхгүй. Тэгэхээр эх орны аюулгүй халдашгүй дархан байдлыг хамгаалах зорилгоор цэргийн эрдэм эзэмших ёстой эр цэргүүд маань бэлэн байдалд буу иш хүр зорж зогсоолж явах шиг байна. Монгол цэрэг нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах хүчинд аль пааж жинхэнэ эр цэргийн үүргээ гүйцэтгэх болсон нь цэргийн албаны нэр хүнд өсч цэргийн жинхэнэ албыг хаах хүсэлтэд залуучууд олширсан билээ. Гэтэл дээр мэдээснээр улсын их хурлын дарга энх болд сэтгүүлчтэй уулзах үеэр барилгын цэргийн тоог нэмэхээс гадна 2016 онд төмөр зам байруулахаар 10,000 цэрэг бэлтгэж автозам төмөр зам барих ажил дайчлана гэж мэдгдсэн нь цэргийн албаны үүрэг зорилт мөн чанарыг алдагдуулсан үйл болж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Ингэж цэргийн албаны утга учирыг алдагдуулж байгаа цэргийн жинхэнэ алба хаах хүсэлтэд залуусыг хүсэл зоригийг мохоож цэргийн албан хаагчаар албатан хөдөлмөр эрхлүүлэх нь хоригдол ялтнаар албатан хөдөлмөр эрхлүүлж байгаа агаар нэг буй дэлхийн 2 дугаар дайны дараа германчуудад бууж гисэн улаан сувын армийн 80,000 хоригдол цэргээр Монголын төмөр замыг бариулж байсан түүхийг санагдуулсан үйлдэлийг их хурлын эрхэм дарга сэдэд байх шиг санагдаж байгааг дуулгая.